Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 17-ны пүрэв гарагийн үдийн хачир нэвтрүүлэг маань хайрын түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөөч Мөнхбат гэрлээ за найруулагчаар Ган болдын ангараг нар ажиллаж байна. Өдрийн төргий. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хөдөлгөөн баяр баясгалан сүрэтээр Волтерен Эммануэль Гэл за мөн Туркийн төрүүлэгч сургуулийн зохицбор эмнэлэг болох Медипол эмнэлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За 7 хоног болгоны пүрэв гарагт үдийн хачир нэвтрүүлэг алдартай хосын хайрын түүхээр танд хүрдэг. За бид ер нь бол дандаа нэг тийм нэг л их гоё одоо ванила гэж хэлдэм байлаа барууныхан бол их тийм аз жаргалтай хайрын түүх ярьж исэн. Өнөөдөр бол нэлээд ширүүн хэцүүхэн хайрын түүх ярьж өгнө. За өнөөдөр бол рок-н-роллын хатан хаан Тина Тернерийн гал шиг дүрлэлтсэн тэгтээ токсик буюу хортой хайрын түүхийг ярьж өгнө. Тэгээ сүүлийн үед одоо токсик гэж айгүйх ярьдаг болчиж Монгол дээр бол одоо яг шууд хортой л гэж ярилцаад байгаа юм л да. Тэгээд ийм одоо харилцаа бол байдгийн байна. Гэр бүлийн харилцаанд ч найз нөхдөд харилцаанд ч ийм токсик хайр дурлал гэж байдаг гин. Тэгээд өнөөдөр бол энэ рок-н-роллын хатан хаан Тина Тернер түүний анхны нөхөр Айк Тернер нарын хайрын түүхийг ярина. За энэ хоёр бол анх бол үнэхээр нэг гал шиг дүрлэлцэж бие биедээ хайртай байсан. За сүүл рүүгээ бүр энэ нь одоо токсик болоод хэрүүл болоод бүр гэр бүлийн хүчирхийлэл болоод ингээд салсан байдаг. Энэ хоёрын тухай 1993 онд хайр энэ бүхэнд ямар хамаатай гэдэг нэртэй бүр кино хийгээд тийм тэгээд зарим их сурвалж дээр бол 40 сая, зарим их сурвалж дээр бол 15 саяар хийгээд 60 саяын орлого олсон. Гэж хэлээ. Энэ киног би яг 96 билүү дээ. 95 96-нд бүр үндэсний телевизээр үзчихсэн. Амар сайн санд шүү дээ. За 16 жилийн турш хамтран амьдарч харилцсан бие биенийхээ өмнөх харилцааны хүүхдүүдийг өсгөлцөхөөс гадна дундаасаа нэг хүүхдтэй болсон энэ хортой харилцаатай хосын хооронд хайр байгаагүй, бизнес дарамт чахалт байсан гэж үзэх хүмүүс бол олон байдаг. Тэгвэл өнөөдрийн хайрын түүхийн булангаар рок-н-роллын хатан хааны одоо нөгөө гал шиг дүрлэлцэж хавь орхихоо хүмүүсийг бүр өөрийг нь шатаах төгсөн хайрын түүхийг ярьж өгнө. За тэгэхээр мэдээж Тина Тернер гэж рок-н-роллын хатан хаан гэж өргөмжлөгдсөн энэ алдартай дуучны намтрыг нь эхлээд ярьж өгье. За Тина Тернерийн жинхэнэ нэр бол Anna Mae Ballock. За Тина Тернер гэдэг нь тайзных нь нэр нь. За одоо энэс хойш Тина Тернер гэдэг нэрээр явчих. 39 оны 11 дугаар сарын 26-нд Теннесси мужийн Браунсвилл гэдэг хотод төрсөн. Аав нь одоо ингээд газар хувааж түрээслээд Эрдэнэ шиш тарьж байгаа ийм хүмүүсийг хариуцдаг. Одоо одоогийнхоор бол тариан талбай менежер маягийн ийм ажил хийдэг байж. Харин ээж нь гэрийн эзэгтэй байсан. За ер нь бол амьдрал ах нь бол тийм хангалуун байгаагүй. Яг л 30-аад оны өнгө тэрстэй гэр бүлүүдийн нэг ядруулах хэцүүхэн амьдралтай айлуудын л нэг байсан. Тий, тэгээд өөрөө Тина Тернер ч гэсэн хүүхэд насаа дурсахтаа бол би бүр баг хөлд ороод удаагүй тэгэл гэрийнхэнтэйгээ хамт тариан талбай дээр хөнгөн тариалан эрхэлж ажилдаг байсан гэж ярьсан байдаг. Тэгээд манайхан заримдаа үндэсний телевизээр нэг манай аль нэг телевизээр үлээ энэ одууд ингээд өөрсдийнхөө нэг цусыг дэнхийг шинжилүүлээд хаанаас гаралтайгаа тодруулдаг ийм нэвтрүүлэг байдаг. Энэ нэвтрүүлгийг би бас нэг үзчихсэн юм аа. Тэгээ энэ нэвтрүүлэгт Тина Тернер ороод өөрийгөө одоо Африк Америк гаралтай гэдээсэн чинь Тина Тернерийн цуснд Африк Америк гаралтай гэхээс илүү индиан ген айгуух байна. Та ер нь индиан гаралтай юм байна гэж гарч ирсэн гэж ген нь. За Тина Тернер дээр хоёр ихчтэй. Хоёр ихчийнх нэг нь болох Ruby Allen Ballock гэдэг. Энэ ихч нь болохоор дуу хөгжим сонирхдаг, өөрөө дуу зохиож бичдэг ийм хүн байж. Тий. Тэгээд Тина Тернер бол за 30-аад оны тэр өнгө тарьснуудын гадуурхал хүн хэцүү амьдрал туулсан. Дэлхийн 2 дугаар дайныг үтсэн. 2 дугаар дайны үеэр ээж хоёр нь хоёулаа дайнд яваад гисэн юм байна. Ингээд дээр хоёр ихчтэй Тина ингээд гуруула байсан. Гуруула бүр ингээд ээж аав нь дайнд явцсан учраас салаад ингээд Тина Тернер бол номлогч ийм өвөө эмээ хоёр дээр очсон гинэ. Тэгээд тэр өвөө эмээ хоёр сүмийн номлогч учраас амар хатуу, дигж аягтай. Тэгээд ингээд жоохон алдаа гаргах юм бол заавал ингэж нөгөө гарынхын хаалга руу шавхуурддаг. Тэгээ шийтгдэг. Ийм хэцүү өвөө эмээ хоёр байж. За тэгээд дайнд усаад ээж хоёр нь эргэж ирээд октоудаа цуглуулад ингээд гэр бүлээрээ амьдрсан юм байна. Тэгээд ер нь бол хүүхэд нас нь ч гэсэн Тина Тернерийн хүүхэд нас ч гэсэн ер нь л тийм хэцүү токсик гэр бүлээс гаралтай гэж үздэг юм байна. Дайны дараа дайнд яваад ирсэн нөгөө аав нь лүү архичин болцсон. Ээж аавсаа. Тий. Тэгээд амар их арх хүн. Тэгээ арх уучгаараа ээжийг нь зодддог. Тий. Тэгээ бүр сүултээ бүр ээж нь нэг л өдөр өсөө ингээд нөгөө 3 охиноо архичаа автаа хаяа цугтцсан. Яана. Тэгээд Тина Тернер сүулт нь би Тина гэдэг намтар номон дээрээ ээж намайг төрүүлэхийг хүсээгүй юм байлээ. Ерөөсө төрүүлэхийг хүсээгүй. Тэгээд төрүүлчээд ер нь бол хайрлахыг ч хүсээгүй. Тэгээд энийг би хүүхд байхасаа л мэддэг байсан. Ээж надтай ихтэй хачин хөндий харилцдаг байсан. Тэгээд
аригчин аавас маань одоо гэдэг ямар ч аргаар хамаагүй салъя гэд яг бэлдэж явахдаа намайг олцсон. Тийм тэгээ яалтчгүй олцсон учраас ингээд төрүүлээд тэгээд ер нь бол тэр аавын хүчирхийллийг тисч төвчээгүү тэгээд ингээд эцэст нь биднийг орхиод явцсан. Тэгээ би биднийг орхиод явсныг нь бол би одоо ч ойлгож чадаагүй өөрөө их хүн болсныхаа дараа бүр үзэн ядсан гэж ээжийнхэн тухай бичсэн байт юм байна. Тэгээд нөхөр болохоор Тина Тернер бол хүүхэд байхдаа ч хэцүү амьдрал үзсэн, бүр хачаа ажил хийдэг байсан. Дунд сургуультаа сурна. Тэгээд хичээлээ тарж ирээд гэрээ үйлчлэгч боломжийн амьдралтай одоо цагаан арснууд гэдэг юм уу эсвэл боломжийн амьдралтай айлд гэрээ үйлчлэгч хийдэг байсан гинэ. Тэгээд өөрөө маш эрч хүчтэй ийм хөдөлгөөн тоохон байсан болохоор гэрээ үйлчлэгч хийн сургуультаа явна. Тэгсэн ирнэ нэг хөгжөөн дэмжигчдийн багийн багт ороод нэг бүжиглдэг штэ тэгээд талбай дээр. За тэгж бүжиглдэг байж. Тэгснийхээ хажуугаар дахиад сургуулийн сагсан бөмбөгт сакс тоглодог байж. За ингээд дээрээс нь нэмээд сүмийн хоор дуунд зогсож дуудуулдаг байж. За ингээд хөгжим дуртай нөгөө эгчийнхээ нөлөөгөөр 50-аад оноос эгч нартайгаа нийлээд Миссури мужийн Сент Луис гэдэг хотод шөнийн клубүүдээр одоо бааруудаар очиж дуулдаг байсан юм байна. Тэгээд за гэрээ үйлчлэгч саксан бөмбөгийн тамирчин, хөгжөөн дэмжигч, сүмийн хоорын дуучин, шөнийн клубын дуучин гэсэн маш олон ажлыг хийдэг байсан. Ингээд 58 онд ахлах сургуулаа төгсөөд орон нутгийн эмнэлэгт сувилагчаар нэг хэсэг ажилласан юм байна. За. Тий, тэгээд нөхөр бол өдөр нь сувилагч хийгээл шөнө нь дуулаад ингэж явж хагаад тэгээд Айк Тернер гэдэг анхныхаа нөхөртэй таарсан. Тина Тернер бол өөрөө анх Айк Тернертэй дурлаад өөрөө араас нь бүр хөлөө угалчих гэж гүсээр байгаад авд суусан. Ийм юм байна. За. Сонин санагдчихлаа. Өөрөө хойноос нь гүйсэн гэсэн чинь. Тэр нөгөө нэг чи 1993 онд гарсан кино гэсэн шүү дээ, тий. Би бол магадгүй ингээд нөгөө Монголын үндэсний олонний телевизээр гарсан бол үтсэн ч яж магадгүй. Тэгээ үзэгтэй болохоор нөгөө Тина Тернер гэж хин чин тэр үедээ мэдгүй шүү дээ. Тийм болохоор ингээд нэг одоо миний нэг ой санаанд байхгүй л байна л да. Яг тэгвэл одоо тэр 95 6 онд чи бид нар ч Монголын үндэсний олонний телевизээс өөр баг үзэх юм байхгүй юм чи. Үтсэн ч яж магадгүй. Тэгтээ би санахгүй байна. Яг эхлэхдээ ингээд амар зодулчаад тэгээ хөл нүцгэн нэг куртг өмссөн нөгөө зочид бодол дээр орж ирээд ойлаад ингээд надад мөнгө байхгүй. Би дуучин Тина Тернер байна. Нөхөртөө зодуулсан цутж явнаа. Тэг ингээд дамааг оруулал би дараа нь мөнгөний төлөе. Яг кинонд тэгж эхэлдэг санагдаад. Тийм үү. За, гэхдээ ер нь шар хэвлэлүүдээр хүчирхийлэгч, ихнэрээ дарамтлагч, ихнэртэй гар хүрдэг хүн, ашиг хонжооч, лөөвөрчин гэх мэт янз бүрээрээ хилүүлж байсан Айк Тернер гэж яг ямар хүн байсан тухай би ярьж үгэй. За, Миссисипи мужийн Кларк Седл гэдэг хотод 1931 оны 11 сарын 5-нд оёдолчин ээж сүмийн номлогч аавын отхон буюу 2 дахь хүүхэд болж мэндэлсэн. Ерөнхийдөө дээр ганц эгчтэй тэр нь бүр баг 13 насаар эгч байсан гэдэг юм байна. За Тернерийн үзэж туулсан амьдрал бас их хэцүү. За бүр хүүхэд байхад нь буюу 5 настай байхад нь баахан цагаан арснууд ирээл аавын шууд нүдэн дээр нь ингээд бүлэглэт зодоод чирж гултчаад тэгээ нүдэн дээр нь бүр зэрлэгээр хөнөөцсөн. Йоо, тийм үү. Хамгийн сонь Айк энэ тухайга өөрөө сүултэн дурсахдаа аавын маань нэг эмэгтэйтэй холбоод айлын амьдрал өмсөн гэд нөхөр найзуудтайгаа ирж хөнөөсөн. Аав маань ч гэсэн хүүхнүүдээ харцуулсан сайхан залуу байсан л да гэж ярьсан байгаа юм заяа. Гэхдээ хожим Тина Тернерийн намтрыг бичсэн Дональд Брекет гэдэг хүн энэ үйл явдлыг нилээд судалсны эцэст үнний хувьтай гэж үздсэн байт юм билээ. За тэгээд 5 наснда аавыгаа бусдын гарт зэрлэгээр алагдахыг харсан хүүгийн бол зовлон энүүгээр дуусаагүй. За ээж нь тэгээд нөгөө ааваас нь хойш Флип Риз гэдэг нэг зураач залуутай гэрлээд. За энэ залуу нь аригчин, дээрээс нь бас өөдгөө хүчирхийлэгч байсан. За ээжийг нь зүгээр орлуулаад үстэл ингээл зодож байхын Айк бол харж өссөн. Тэгээд бид нар нөгөө нэг хүчирхийлэл үүсдэг гэж ярьдаг штэ. Тэгээд магадгүй хожимын амьдралдаа одоо тэр ихнэртэй гар үрдэг байсан ч гэсэн ясман дээр тэр өссөн орчных нь нөлөө байсан ч гэж харж болно тий. За нэг үе Айк хойд эцэгтэй уурлаж биеийн томроод ирэхин цагт хойд эцгээ ухаалтсан зодчоод гэрээсээ зогцсон юм байл да. Тэгсэн чинь хойд эцэг нь болохоор Айкийг буцаад гэртээ ирээгээ бүр араас нь ихэл тахал болж байгаад авчирсан. За хожим нь Айкийн ээж нас орсны дараа ч гэсэн Айк өөрийг нь хатуу гараар өсгсөн Флип Риз гэдэг энэ хойд эцгээ огт хөсрө хаяагүй Сент Луис хотод байр авч өгөөд дэрэгдээ байлгаад нас барах хүртэл нь эргэж тойрч асарч халамжилсан байдаг. Харин тий. Өөрийг нь зодж исэн, ээжийг нь зодж исэн юм. За энэ үрээд ч Айки үзэж дуусан зовлон дуусаагүй. Бүр нилээд баг байхаас нь хөр шайлынх нь дунд эргэм насны эмэгтэй гэртээ дуудаж оруулаад хүүхдэд нэг тийм эвгүй хандах буюу бага насны хүүхдийг
хүчирхийлсэн байдаг. За. За, нас биеинд хүрэн хүртлээ нас ахмаг эмэгтэйчүүдийн хүчирхийлэлт их өртдөг байснаа айк бол нуудгүй байсан. За, тиймдээч хожуу эмэгтэйчүүд араас нь гүүгээд байдаг. Өөрөө хурдан ойртон дотносдогч харилцаанаасаа шууд зүгтдэг ийм хүн болцсон. За, хүүхэд байгаасаа л элдв дээдээ ажил хийж өссөн Айк радио их сонсдог байсан. Тэгээ радио өнгөт дайрт хөтлөгч авсныг сонсоод радиогийн хөтлөгч болно гэж мөрөөддөг байснараа радиод ажилд орсон. Тэгээд нилээн амжилттай явж байгаад төгөлдөр уур тоглолт 6-аар шийдснээр дуулах хөгжимдөх авьяасаа илрүүлж радиогийн мөрөөдлийн ажилд орхиж урлагийн замд хөл тавьж исэн ийм түүхтэй хүн юм байна. Зайлуулна. Хоёр хэцүү амьдрал тий амар хүнд амьдрал тулсан хоёр юм байна уу? Харин тий. За хоёлаа хамтран ярьчаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 24 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг болох Медипол эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За энэ Медипол эмнэлэг бол Туркийн Стамбул хотод байдаг. За хамгийн том хүчин чадалтай их сургуулийн цогцлбор эмнэлэг юм байна. Тэгээд GCI олон улсын эрүүл мэндийн магадлан итгэмжлэлтэй Бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайдын эмнэлэг гэдэг ийм мундаг эмнэлэг байна. За бид нар ингээд өвдөд зовоод гадагшаага эмнэлэг рүү хандах гэхээр хаана хинт хандхаа мэддгүү. Тэгэл тэр тухайн улсад байгаа нэг хатуу хамаатан садан таньдаг хүнээрээ ингээд дамжуулаад ч юм эмнэлэг судлаад өгөөч гэж тэгдэг штэ. Тэгвэл одоо эн чинь бүр Монголд төлөөлөгчийн газартай. За тийм байлээ. Тэгэхээр Медипол эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Улаанбаатар хөтөлбөрийн баруун талд төв зам дагуу байрладаг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө голомтын бизнес төв гэж ярьдаг шүү дээ. Бид нар Center Point гэж ярьдаг байсан тий. Замын эсрэг талд байгаа. За тэгээд бас хөөрхөн машины зогсоолтоо очиод машин шинэ тавих газар олдохгүй нааш цаашаа явна гэсэн юм байхгүй. Тэгээд эдийн төлөөлөгчийн газар нь Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтөй, за онш нь тодорхойгүй эсвэл гадаадад эмчлүүлэхийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой сонголт гэж ойлгож болох нь. За та эндээс юу яаж олно? За эднийхээр үйлчлүүлэх юм бол одоо энэ Монгол дахь төлөөлөгчийн газараар дамжуулаад Туркид очиод энэ Медипол эмнэлгээр үйлчлүүлэх гэвэл Стамбулын онгоцны буудлаас таныг тосоод буцаагаад онгоцны буудлыг хүргэж өгөх ийм үйлчлэгээ үн төлбөргүй юм байна. За танд бас байрлах зочид буудал одоо үгүй төрөөслөх байр олж өгөхөд дэмжлэг үзүүлнэ. Хүн танихгүй газар очиход зочид буудал байгаа дайвал зардал өндөр гарна. Тэгэхээр таны одоо юу гэдэг түрээслэх байрыг чинь эмнэлэгтэй ч ойрхон олж өгөхөд туслана гэсэн үг. За дээрэс нь нэмээд юу яаж байгаа юм байна? Онгоцны билет, визний үйлчилгээ үзүүлж байгаа. Turkish Airlines-тай хамтран ажиллаж байгаа учраас удахгүй нислэгийн хөнгөлөлттэй билет захиалах боломжтой болно. 30 хоногоос дээш хугацаагаар Туркид эмчилгээ хийхээр бол эмнэлгийн урилга гаргаж визийн ажлыг ерөөсөө 2-3 хоногт визийг нь гаргуулах ийм үйлчилгээ бас нэмэлтээр үзүүлнэ. Тэгэхээр одоо угаасаа энд ингээл баахан эмнэлгээр явал меморат харуулаад шинжилгээ мэлгээ өгөөл ингээл баах материал бүрдсэн байгаа шүү дээ. Одоо өөрөлдөх юм бол өвчтний түүх карт үүссэн байгаа шүү дээ, тий. Тэгэхээр онцлогоо эмнэлэгний зөвлөгөө нь болохоор үнэгүй байхгүй юу? Монгол дахь төлөөлөгчийн газарт шинжилгээний материалаа өгөөл тэнгууд мэрэгжлийн эмч нар одоо цаашаа явуулангууд таны оншийг хянж үзээд шаардлагатай одоо нэмэлт шинжилгээ, эмчилгээний арга зам, тий. За ингээд зардлын мэдээлэлч гэдэг юм уу? Ингээд эмчилгээнд зарцуулагдах хугацааны талаар мэдээллийг бол маш хурдан хугацаанд өгнө. Энэ нь бол үнэгүй байх нь шүү дээ, тий. За тэгэхээр тайлбар дэлгэрэнгүй мэдээллийн 99-ээс 19-6 за 7728 4049 гэдэг утаснаас аваад тэгээд Medipol SG Imen гэд салгахгүйгээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг болох Medipol эмнэлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За бид рок-н-роллын хатан хаан Tina Turner-ийн хортой, аюултай чимшиг тэгсэн хэрнээ галзуу хайрын түүхийг ярьж байгаа. За энэ хоёр яаж танилцсан бэ? За тухайн үеийн Сент Луис хот бол за одоо ч гэсэндээ ер нь бол өнгө дээрснүүд илүү түлхүү суудаг ийм Америкийн хот юм байна. Тэгээд энэ хоёр үний танилцсан түүхээс өмнө тухайн үеийн одоо өнгө дээрснүүд буюу хар эрснүүд ер нь нэг тийм гэрлэлтч гэдэг юм уу хайр дурлалын харилцаанд төдийлөн ач холбогдол өгдөг нэг юм сонин байж. Тий тухайн үе ингээд нэг юм одоо юу гэдэг нь угаасаа л өнгө дээрснүүд айгүйх гадуурхдаг байсан. Дээрээс нь болын нийгэмтэй байснаас болдог ч юм уу. Ер нь тухайн үеийн ингээд нэг юм өнгө дээрснүүд нэг хүнтэй нэг хүүхэн таалагдтал нэг залуу таалагдвал шууд бодохгүй зүгээр л гэрэлчдэг. Тэгээд маргааш нь хэрэлж шууд салцдаг. Тэр нэг тийм гэрлэх салах малах бол эдний хувьд ямар ч асуудал байгаагүй. Тэрийг угаасаа тоодогчгүй нэг юм баг тогтсон соёл маягийн байсан юм байна. За тэгээд Tina Turner жишээ нь ахлах сургуультай ингээд сургуулийнхаа Harry Taylor гэдэг хүүд дурлаад нэг жил ингээд ахлах сургуулийн хүүхдүүд ч хоорондоо үерхжсэн чинь нэг мэдсэн чинь нөгөө Harry Taylor гэдэг найз залуу нь бүр өөр охинтой бүр гэрэлцсэн байсан. Тэгэн гууд нь тэрийг мэдээд салсан байгаа. За бүтгэхгүй. Замбраг гоод. За тэгээ ингээд салаад дараа нь ичигээд байгаа Сент Луис хотод ороод иржээ. Тэгээ Сент Луис хотод тэгсэн
Тина Тернерыг Сент Луис хотод ирэхэд тухайн үед нь бол анхных нь нөхөрөөс Айк Тернер Ритмийн хаан гэдэг хамтлаг байгуулад тэр хоттой бол зүгээр од болцсон супер амт байжээ. За ингээд Тина Тернер өөрийнх нь дурсамж байгаа. Ритмийн хаад гэдэг хамтлагийн тоглолтын дээр ичээгээ дагаж очсон юм байна. Тэгсэн чинь л тайзан дээр нэг юм гялалцсан хар үстэй залуу. Ёо тэнцээ зүгээр өстө тайзыг бол зүгээр эзэгэнжээ. Зүгээр ингээд асаага тавьцсан гал шиг нөхөрлөө гинэ. Тэгээд анх шууд хараад тэгэл дурлцсан гэж Тина Тернер. Тэгээ Айк Тернерт тэгэл ерөөс ингээд тайзан дээр байгаа тэр залуутай би хамт дуулах юмсан. Би дурлцсан байгаа. Одоо гэхээр бол крашлаад байгаа тэр залуутайгаа л би хамт одоо тайзан дээр дуулуул гэдэг. Өөрөө бас дуулах дуртай болсон. Тэгээд ядж яхад их чинь тэр хамтлагийн бөмбөрчин Южин Вашингтон гэдэг залуутай үерхдэг байжээ. Тэгсэн нөгөө их чинь ингээ нөгөө найз залуутайгаа хамт уулзах гадал тайзны ар мард ч юм хамтлагийнхандаа ил ойрхон байжээ. Тэгэн гол нөхөр ингээ нөгөө нэг дагаж ороод тэгэл ихчээгээ дагаж ороод за тэгсэн нөгөө Айк Тернер дуулан дурлцаад байдаг. Тэгсэн нөгөө Айк Тернер юм уу Тина Тернер хөдөөнөөс ирсэн нэг мангар охиныг тоох ч юм биш. Тэгээ хотынхаа хамгийн алдартай залуу тэгээ ядчаад хүүхнүү зүгээр гэл унж өгөх гээл айк гэл араас нь хөлөө болчихгаагүйгээд байдаг. Амар их цантай ийм залуу байжээ. Тийм тэгээд ч ер нь Айк Тернер залуудаа тийм гоё өндөр чилгэр биетэй царайлаг залуу байсан гин. Тэгээд дод байсан. Тэгсэн Тина Тернер аюу хачин. Тэгэнгუთ Тина Тернер тэр хамтлагийн саксофончин Реймонд Хил гэдэг залуутай үерхсэн байгаа. Айк Тернер дурлцсан хэрнэ. Тэгээ сүүлдээ ерөөсөө дөр нөгөө Реймонд Хил гэдэг залуутай баг хамтарч амьдарч эхэлсэн байгаа. Тэгсэн чинь Реймонд Хил гэдэг залуу нь хамтлагийн хаахлагч дуучин Айк Тернертойгоо нэг гэрт байр өсөлж амьдардаг байж. Тэнгүүт нь Тий, тэгэнгუთ баг тооцоод байсан шүү тий. Айк Тернер ойртохын тулд тэр саксофончин залуутай ингээд хамт амьдраад. За ингээд нөгөө одоо гэдэг найз залуутайгаа уулзах гал ингээд очиод хамт байгаад байдаг. Тэгсэн нөгөө Айк Тернер крашлаад байдаг найз залуугийн хажууд. Тэгсэн Айк Тернер тожгооч байхгүй зүгээр ингээд хүүхнүүтэй орооцолтоод ингээд бужигнаад. Тэгсэн чинь нэг удаа ийм болжээ. Нөгөө Реймонд Хил гэдэг саксофончин залуу нь юу байсан баг. Хөлөө хуглаад хамтлагийнхантайгаа зодтолцсон юм оноцсон. Тэгээд хөлөө хуглаад ингээ бүр нэлээд хүнд гимтээд тэгээ хамтлагаасаа гараад төрлөх хот руугаа буцжээ. За ингээд яг энэ үед нь Тина Тернер Айк Тернертэй ингээ дотносох гэж оролцсон юм байна. Нөгөө найз залуу байхгүй. Тэгтээ ингээд дотносох гэж оролцсон. Тэгсэн чинь Айк Тернер тоодгүй гинэ. Тина Тернер. Тэгсэн чинь Айк Тернерийн тухайн үед Айк Тернерийн юу найз бүсгүүн тэр хоёрыг хардаад уул нь ямар ч холбоо байхгүй те. Тэгч тэр хоёрыг хардаад бүр буу барьж хаад би одоо юу гэдэг энэ хүүхэнтэй чинь чамайг хардж ийн би өөрийгөө буудаж ална гэд өөр лүгөө буудаад тэгсэн тэр нь оноогүй байл та өөрийгөө оноогүй яагаад ч вэ. Тэгсэн чинь тэрнээс нь болж Айк Тернер гинтхэн Тина Тернерыг анзаарсан гэж аахгүй. Оо ийм хүүхэн одоо манайс коучны хайц хүүхэндээ ийм хүүхэн надад дурлцсан байсан юм ээ те гэд тэрнээс болоод Айк Тернер Тина Тернерыг анзаараад тэгээд тэрнээс болж тэр хоёр дотноссон. Ёо ямар амар юм бэ ч тоо бурхан минь. Тий. Тэгсэн чинь хамгийн тэнэг нь яг ингээд Айк Тернер Тина Тернер хоёр ингээд дотносоод одоо юу гэдэг ингээд бие бинийгээ анзаараад Айк Тернер нь анзаараад өөртөө дурлцсан байгаа Тина Тернерыг анзаараад ихсэн чинь тэр үед Тина Тернер жирэмсэн болсон байсан. Реймонд Хил гэдэг нөгөө залуу байсан. Саксофончноос уу жирэмсэн үлдсэн байсан. Тэгсэн чинь жирэмсэн үлдсэн байсныг Айк Тернер ч мэдсэн гэж байгаа нөгөө нэг өөрийнх нь одоо саксофонч байсан залуугийн хүүхд гэдгийг ч мэдсэн. Тэгээ ер нь бол нэг хэсэгтээ Айк Тернер бол Тина Тернерт нэг их тэгж одоогийн манай хар ярианы ханд өгөөгүй юм байл та. Төдийлөн тоогоогүй. Яг энэ үед бол зүгээр Тина Тернер зүгээс хөлөө хугалчих гал гүгээрээс араас нь тэгээ би чамд хайртай гээл ерөөсө баг шууд намайг тоогооч гээл ерөөсө араас нь гүгээд исэн бай. Тэр хүүхдээ төрүүлсэн юм уу? Тэгсэн. Тэгээд төгсөн бүр Тина Тернерийн намтар дээр байна лээ. Шууд яг энэ хоёр ингээд нэг гэрт нөгөө найз залуугийн гэрт амьдарч байгаа шүү дээ. Тэгээ Айк Тернерийн гэрт амьдарч исэн. Шууд Тина Тернерээс нэг орой Айк Тернерийн өрөөнд шууд хаалгыг онголол би айгаад байна гэд өөрөө өвөртний яваад орцсон. Тэгээд өөрөө ч намтар дээр бичсэн байдаг бил. Би зүгээр шууд Айкийн өрөөний хаалгыг цэлитл нээж гал би айгаад байна гэл өвөртний яваад орцсон. Би айгаад байна гэдэг үү тренд боллоо шаа. Мөг би айгаад байна. Тий яа. Одоо эмэгтэй үг айгаад агч одоо яах вэ? Яв гэлтэй нэг шиг. Тэгээд удаачгүй Тина Тернер Реймонд Хилийн хүү болох Крейг гэдэг хүүгээ төрүүлсэн. Айк Тернер ч гэсэн тэрийг нь мэдсэн юм яг өөрийнхөө хүү шиг зөв зүгээр гадуурхалгүйгээр ингээл халамжлал өсгөж эхэлсэн гэдэг юм байна. Бүрүү. Тий. За.
За энэ нөө Yuma Hero гэд манай сонсогч чинь Америкт амьдардаг штэ. Тэгсэн чинь ингэж үтсэн байх юм уу гээ. Уучлаарай яг Tina Turner-ийн орсон одоо тэр нөгөө өдөнхий шинжилүүлдэг те тэр одоо ангийг үзчихээсаа. За тэгэнгүүтээ үн цогцоогоо олж мэдэх нэвтрүүлэг 33% Африк, бусд нь Европ, ганцхан хувь Америкийн уугуул гэж гарсан. Өөрөө бол урд нь нэлээд өндөр хувь нь Америкийн уугуул гэж бодож байсан гэсэн байна. Ааха. За тэгэнгүүт тэгээ байжсэн чинь юу дэмжээ ажиллагчаа. Дэмжээ ажиллагчтай ш нэрээ. Дэмжээ ажиллагч. За Улаанбаатар хотод 12 цаг 33 минутаас нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар BSB дэмжээ ажиллаж байгаа. За таны зээлийн эхний сарын хүүг бид төлье гэсэн нөхцлөөр та хүссэн электрон бараа, компьютер, гар утсаа урьдчилгаа төлбөргөө зээлээр BSB-ийн бүх салбараас авах боломжтой болсон. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч BSB баярлалаа. За баярлалаа. За өдөө ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хайрын түүхээрээ өргөлжлөн урж байна. За битээр рок-н-роллын хатан хаан гэгддэг Tina Turner-ийн хайрын түүхийг ярьж байгаа. Эндээс эхлээд хүүхнүүд айгаад эхэллээ. Би бас айгаад л гэнэ. За Tina угаасаа хүүхэд байгаасаа дуулж өссөн болохоор Ike-ийн хамтлагт дуулах. За тэгээд дурлсан залуутайгаа нэг тайзан дээр гарах хүсэл нь байгаад байдаг. Дөнгөд Ike нь харин татгалзаад байдаг. Тэгээд хамтдаа дуулах саналд нь татгалзаад байсан. Тэгээ байжсэн чинь 1960 онд Ike дурлсан тэнэг гэдэг ийм дуу зохиогоод тэгээд Art Lassiter гэдэг дуучнаар дуулуулахар болсон юм байна л да. Тэгсэн чинь нөгөө дуучин нь ирээгүй. Тэгээ нөгөө студид хэдийн түрээсэлч гэсэн байсан болохоор Ike Tina-гаар энэ дуугаа дуулуулсан чинь амжилт болсон. Тэгээд Anime Block гэдэг нэрийг нь Tina Turner болгож өөрчилсөн. За нэг ёсондоо Tina дуулахаа болоод солигдсон ч дараагийн дуучнаа өөрийнхөө хошил болгож энэ нэрээрээ нэрлэхээр Ike шидэж ийм тайзны нэр өгсөн юм байна. Ингээд Tina Turner болсон бахна штэ. За Tina-гийн дурсамж ийм дурсамж байна. Миний амьдралд эмнэлэгт сувилагчаар ажиллах эсвэл Ike-тай хамт дуулах гэсэн сонголт байсан. Дахиад 1000 удаа төрсөн ч би Ike-тай дуулахыг нь сонгох байсан гэж 1986 онд өгсөн ярилцлаганда хэлсэн байт юм байна. За ингээд Tina-ч наан цаагуур нь орж гүсэрэн байгаад Ike хажуу дуулахаар болсон. Яванда Ike амьдралд ч Tina-г юм байхаа байсан. Гэхдээ гэрлэн суух санал Tina-гаас бас анх гарсан гинэ. Ер нь бол Tina Turner өөрөө эргүүлсээр голгоцсон тий. За Tina-тай хамтран амьдарч байсан ч гэсэн одоо аль хэдийн өөр нэг эмэгтэйтэй гэрэлчихсэн байсан. Хамгийн амар заяа. Ike Turner амьдралдаа хит гэрэлсэн гэж хит гэрэлсэн гэж бодож байна. Энэ нэлээ олон гэрэлсэн байна. Чиг саваадаг нөхөр. Нэг багцаа байна уу? Доор хаяж 7 8 байхаа. 14 удаа гэж. Супер яа. Зүгээр гэрэлтэйг бол чихэн бүр төгс болгож штэ. Зүгээр ингээд нэг бүсгүүдээ гэрлэл өмнөхөөсөө салчин заяа. Эсвэл ингээд нэг бодлын амар. 14 багт. Тэгээ бүр өөрөө ингэж хэлсэн байвал яах вэ? Номлогчд $2 өглөө бүртгэлийн цаас нь $3. Тэгээ салхат бол бүр хямдхан штэ гэдэг. Яа, энэ одоо ямар амар юм бэ? Гоё лаг тооцдог баг те. Гэрэлхэд $5, салхад $1. Тэгээд түрүүний нөгөө чинээсэн чинь угаасаа Африк Америкчууд гэрлэх салхыг ерөөсө огт тоодгүй байсан гэж ярьсан байгаа байхгүй. Тэгээд Tina-тай гэрлэх гэсэн чинь нөгөө өмнөх гэрэлсэн бүсгүй нь хаана байгаа гэж байхгүй. Тэгээ бүр хувийн мөрдөгч хөлсөлж олуулаа заяа. Нөгөө бүсгүйгээс тэгтээ бүр хизээ хойно буюу 1974 онд гэрлэлтэд цуслуулсан байдаг. Гэхдээ тэд 1962 онд Мексикийн Тихуана мужид гэрэлсэн. Тэгээ гэрлэлтэн тийм цуута муута дуута муута болоогүй. Тэгээд газ гэрэлчээл бүр нөө нэг секс шоу үзээд биеийн үнэлэгчтэй уулзсан гэд хаа байсан тэр Тихуанад очиж гэрлэлтэд батлуулсан байхгүй юу? Бараг тэр зорилго нь одоо тэр Мексикийн Тихуанад очиод тэр ийм энэ секс шоу маа үзмээр байна гэж очингуудаа тэгээд газ бүртгүүлчихье. Амар гоост. Америкта бүртгүүлэх юм бол нөгөө өмнөх гэрлэлтэд цуслуул гээд тэмүүд эн чинь нөгөө нэг Мексикт очиж байгаа болохоор ингээ бүртгүүлчихэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр өмнөх гэрлэлтээ бүр хизээ 1974 онд цуслуулсан ба. Tina Ike өмнө уучраад гэрлээд салж байсан бүсгүүчүүд шиг нь бол харин байгаагүй. Яагаад гэвэл нөгөө нэг үнэн сэтгэлээсээ хайртай байсан болохоор Ike ч гэсэн энэ удаад Tina-гаас зүхтах ш. Өмнө нь дандаа нөгөө зүхтчихдаг байсан гэсэн шүү дээ тий. Харин Tina бол бусад эмэгтэйчүүдээс одоо өөр хүн гэдгийг нь бол мэдэрч эхэлсэн гэдэг. Гэхдээ л нэг юм нөгөө сурсан юмыг сураар авч болтгүй шиг гэрлээд удаагүй байхдаа л нэг баг савхай амнаас болоод хоорондоо муудалцсан юм байна л да. Тэнгүүднээс нөгөө Tina-ч ястаа нэрэ эмэгтэй хүнийгээ зангаар саллаа барьлаа явлаа мавлаа гэсэн чинь шууд ингээд нөгөө нэг гутал сунгагч аваад толоо руу шидсэн. Тэгээд энэ өдрөөс эхлээд Tina
За ер нь бол дахиж сална мална гэж дэлжгэнж болохгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон гэж дурсан байдаг. Ер нь бол. Ер нь энэ ингээд нэг одоо Ike Turner-ийн энэ синдромыг сэтгэл зүйчд аягүй сайн тайлбарласан байт юм байна лээ. Өөрийгөө хамгаалж байгаа инстинкт ингээд төрөлхөөсөө хүүхд байхдаа авцсан. Тэгээ ингээд олон салаад байна шүү дээ. Яг ингээд өөрийнх нь ертөнц рүү нэвтрээл ороод ирэнгуут айгаад автоматар тэгээд ингээд салаад харилцаанаас цухтагаад гүнзгийрдэг. Тэрэн тухай нэг Good Will Hunting гэдэг кинонд гардаг. За. Тэг ийм байдаг гэсэн өөрийн мэдлгүүдийг тийм гэсэн шүү дээ. За хамтрал гэж байгаа мэдээлэл хүргэчгээд тэгээд юу яа. За Улаанбаатар хотод 12 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар хөдөлгөөн баяр баясгалан сураатаагаар Волтерен Эммануэль гэл хамтран ажиллаж байгаа. За энэ бол ингээд магадгүй таны үе мөчөөр өвдөд байгаа бол арьсан дээр яг тэр өвдөж байгаа газрынхаа арьсан дээр төрөгчгөн. Тэгээд өвдөлт өрөвсөл намдаах яг хэсэг газрын үйлчилгээтэй эмүүлгээл буюу ийм тосон төрхлөг хэлбэрийн ийм юу байгаа тос байгаа. За Англи улсын оригинал эмийн компани бүтээгдэхүүн гэж явдаг Швейцарь дахь үйлдвэрт нь хийгддэг. За тэгээд Монголд худалдаалагддаг цөөн тооны оригинал компани нэг гинэ бүр ингэж онцлсан байлээ. Тэгээд найрлаган дах үндсэн үүслэгч бодис нь Diclofenac гэдэг ийм бодис байгаа. За тэгээд одоо нэг төрөгчөд 12 цагийн турш үйлчилдэг гэхээр таны одоо өвчнийг 12 цагийн турш намдаах нь штэ тий. Гэтэ үйлчилгээ нь бол тунгаасаа шууд хамааралтай. Яг тэгэхээр баг болон дунд зэргийн өвдөлтөнд бол нэг ийм энтор жимсний хэмжээтэй одоо түрхээд сайхан илээд массажлж өгөх нь байна. За их болон хүчтэй өвдөлтийн үед бол хушгины хэмжээтэй түрхэх нь байна. За бүх эмийн сангуудаар байгаа e-tips гэд юу руу ороод захим сайт руу ороод захимаар зөвлөгөө авч болно. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хөдөлгөөн баяр баясгалан сураатаагаар Волтерен Эммануэль гэл хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За хайрын түүхтэр рок-н-роллын хатан хаан Тина Тернерийн анхны нөхөр болох Ike Turner-тэй хайрын харилцааг нь ярьж байгаа. За ингээд Ike Тинатай анх уулзахдаа бол мэдээж хотттой алдартай том мод байсан. За тэгсэн Тина Тернертэй гэрлээд хамтлагийн гишүүн болоо Тина Тернер дуулаад эхэлсэн чинь Тина Тернер гэдэг нэр цойлоод эхэлсэн. За бүр хотоосоо гараад ингээд Америк дээр алдаршаад эхэллээ. За ингээд Тина Тернер дуулахын хажуугаар Ike Turner нөхрөө халамжилсан. Нөгөө саксофончноос төрсөн хүүгийн Ike бол яг өөрийн хүүшгэ ямар ч хажиглалгүйгээр ингээд сайхан өсгсөн. Тэгээ бүр өмнөх гэрэлтүүдээсээ төрсөн Ike Turner-ийн 2 хүүг Тина Тернер авцраад за ингээд Тина гинтхэн л 3 хүү нэг нөхөртэй болоод авлаа. За тэгээд яг энэ үеэр Тина Тернер ч алдарсан мөнгө төгрөгч дайггүй сайн олоод эхэлсэн. Яг ингээд эхэлсэн чинь Ike Turner нь жоохон мартагдаж эхэлсэн. Бүдгэрч эхэлсэн. Ер нь хүмүүс бол ингээд Тина Тернер л гэдээсэн юм байна. Тэгсэн ер нь бол ингээд нөгөө эхнэр нь өөрөөс нь ч илүү алдаршаад ирсэн чинь энийг Ike Turner дэвчиж чадаагүй гэж олон намдар судлаач нар үздэг юм байна лээ. За тэгээд анхандаа бол Ike Turner ч хөөх юм зүгээр л лүү аригчин байсан зүгээр уудаг л байсан юм байна. Замбраа гэх уудаг гэсэн. Тэгсэн чинь сүүлдээ ингээд нэг мөнгө их олоод алдаршаад ирсэн чинь нөхөр арх ууха болоод хар тамхи татаад эхэлсэн. Тэгээд ингээд хар тамхинд донтоод мансуураад за ингээд мансуурсныхаа дараа яг ингээд мансуурсныхаа дараа Тина Тернерийг амар зодддаг болж эхэлсэн. Үсдэж байгаа л ингээд орилуулаад зодоод байдаг. Тэгээд ингээд сэргснийгээ дараа тэрийгэ мэддэггүй. Тэгэл ерөөсөө ингээд мансуурс гараал Тина Тернерийг барьж аваа зодоод байдаг. Тэгээд ер нь бол энэ яг ингээд нөгөө нэг Тина Тернерийг амар хэрцгий муухай зодуулдаг гэдгийг нь Тина Тернерийн гэрийг хинч мэддэг, хамтлагийн хинч мэддэг, бүр хуршүүд нь хүртэл мэддэг байсан. Тэгээ ингээд чи салаач болохгүй штэ ингээд тэгээд хилээд ингээд салгаж малах гэхээр л Ike Turner бүр амар зодддаг. Тэрийг мэдснийхээ дараа чи надад салах гэлээ гэд ингээд. Тэгээд тэрнээс нь болоод ингээд гэр хөндлөгөөс хүмүүс олцож чадхаа болцсон. Ингээд оролцохоор л бүр амар зодуулаад байдаг. Тэгсэн хэрн айгуу сонь. Тина Тернер тэгээл зодуулаад дээрэс нь хайртайгээл ингээд зодуулаад тэсэл төвчээл байгаад байдаг байсан. Бүр ингээд гэрэлснээс хойш 12 жилийн дараа яг Ike Turner-ийн Тина Тернер хоёрын дундаас гарсан хүүн Рональд төрсөн юм байна лээ. Тэгээ энэ үед бол Тина Тернер өстө эд мандж ийсэн. Тэгсэн хэрнээ тайзан дээр өстө супер од байгаад байдаг. Тайзнаас буугаад л тэгэл орой нөхөртөө очиж зодуулдаг. Нэг ийм хачин 2 эрдэс амьдралаар амьдэрдэг байсан юм байна. Яас хэцүү юм бэ. Тэгээд ингээд зодуулж явсараа байгаад 76 онд нэг орой Тина Тернер бүрстэ хүн танигдахын эцэг болтол амар зодуулаад цус мөчөө гойжуулаад тэгээ ингээд нөгөө өөрийг нь зодчоод мансуураад ингээд тасраад унтсан байна. Ингээд унтсныхын дараа шууд гэрээсээ гарч гүгээд гэрийнх нь эсрэг талд Рамада гэдэл алдартай сүлжээ цочид бодол байсан юм байна. Тэгэнгүүт ямар ч мөнгө байхгүй зүгээр ингээд гэрийнхээ овцтойгоо шууд Рамада цочид бод руу уйлж ороод за ингээд би дуучин Тина Тернер байна. Надад яг одоо 36 цент л байна.
Тэ нөхөр маань намайг ингээд зодоод би ингээд бүр дискгүй ингээд цутаж ирлээ. Хэрвээ та нар надад итгээд өрөө өгвөл би дараа нь ингээд бүх мөнгө чинь төлнө. Намайг ингээд нуугаач өрөөнд оруулаач гэсэн юм байна. Тэгээ энэ яг кинон ч гэсэн яг энэ кинон 93 онд гарсан кинон яг ингэж эхэлдэг санагдаж байна. Йоо, яс хэцүү юм бэ ёо. Тэгсэн чинь тэр нөгөө буудлынх нь менежер хэрэггүй хатагтай одоо танд үйлчлэх нь манай буудлын хувьд нэр төрийн хэрэгээ гэд хамгийн тансаг өрөөгөө ямар ч үн төлбөргүйгээр оруулаад тий. За ингэж одоо юу гэдэг ингэж нэг юм Ike Turner буюу нөхрөөсөө салсан байт юм байна лээ. Тэгээд юу байсан? Инээс хойш нөгөө нөхөр нь ингээд нөгөө Ike Turner, Tina Turner-ыг араас нь нилээ хөөж ингэж нөгөө салж чадахгүй араас нь хөөгөөл чаргуцалтаад яваад байсан. Тэгээд нэг хэсэгтээ бас юу байсан юм байна. Зугтсан байлээ нөхрөөсөө нуугдаж, нилээ зугтаж явсан. Тэгээд яг энэ үедээ болохоор нөгөө энэ хоёр ч хамтлаг байсан учраас олон газар ингээд тоглоно гэд гэрээ хийцэн байсан. Тэгээд энэ юунуудаа бол тоглолтынхаа одоо юу гэдэг өр төлбөрийг бол Ike Turner төлсөн. Харин дараа нь одоо шүүх хурал болонгууд Tina Turner бол Ike Turner-оос одоо тодорхой хэмжээний хөрөнгө аваад хамгийн гол зүйл нь бол би Tina Turner гэдэг нэрээ өөр авмаар байна. Гэсэн. Хэдийгээр Ike энэ нэрийг надад өгсөн ч гэсэн би энэ нэрээр танигдсан учраас энэ нэрээ ингээд Ike Turner-с төгчөөд дахиад шинэ нэрээр дуулна гэвэл байхгүй. Тий. Тэгэхээр би Tina Turner гэдэг нэрээ авмаар байна. Ягаад гэвэл би энэ нэрээр алдарсан дээрээс намайг ингэж олон жил намайг хүчирхийлсэн. Тэгээ шүүх харин яг тэр нэрийг нь Tina Turner-с төгсөн юм байна лээ. Йоо, гэтээ би зүгээр ингээд одоо ингээд нөгөө нэг зүгээр ингээд нэг хүн санамсаргүй ингээд мөргүүлчихээр ч юм ингээд амар өвддөг штэ өвдөлт. Тэгэхэд тийм амар цус нүчтэйгөө холилтлоо тэгээд ингээд тийм олон жилийн турш ингээд зодуулсан гэхлээр бүр амар санагдаад хэцүү санагдаад тах ёо. Амар юм. Юун дээр айгүй сонин юуны нэг хэсэг SPN ч үлээ нэг юм юун дээр нөгөө опрагийн шоуг орчуулж гаргадаг гэсэн байхгүй. Яг Tina Turner орсон дугаар орчуулж Монгол дээр орчуулсан гарч ирсэн. Тэгээ би тэрийг үз нөгөө Tina Turner-ыг дуучин гэдгээр нь үзсэн байхгүй. Тэгсэн чинь зүгээр тэн дээр савааж байгаа байхгүй. Tina Turner хин дэлж амар том бүхстэй хүүхэн дуртай. Над би үл жижиг бүхстэй болохоор надад сүүлдээ дургу болсон л доо. Тий. Чамд бол нэг опера гэлж байгаа. Чи том бүхстэй юм чи Ike бол чамд амар дуртай байх байсан. Яа тэгээд инээлдэ хоорондоо инээлдэ. За ингээд нэг ийм Ike Turner-ийн 2007 онд өгсөн ярьслага байд юм байна. За. Би Тинад ямар их хайртай байсан яг тэр хэвээрээ л байгаа. 5 жилийн өмнө Тинад өгөх гэж нэг загтал хийсэн юм аа. Тэгж их зовоосондоо ууршлал өсөж битсэн ч гэсэн загтлаа илгээгээгүй. Тэнэг эргүү байснаа. Тэгээд нэг насны хайраа алдснаа мэднэ. Гэтэ одоо ч би Тинаг хараад баярлдаг. Над шиг новшоос салаад алдар хөндийн оргилд гарсан тэр эмэгтэйг би үргэлж аз жаргалтай байгаасаа л гэж залбирдаг гэж ярьсан байт юм байна. Тэгээ магадгүй яхаа ингээд одоо юу гэдгийг тэр мансууруулах бодис ч гэдэг юм уу ийм юм руу ингээд бурууга түлхлээ гэж бодъё л доо тийм ингээд мансуурсан юугаач мэдэхгүй байхдаа ингээд зоддог байсан. Гэтэ ямар ч байсан хайртай л байхын үед бол хайртай л байсан. Гэтэ арай л дэндүү токсик харилцаатай байсан байгаа байхгүй тий. За Тина ч гэсэн уран бүтээл хүүхдүүдтэй анхаарлаа хандуулж 1995 онд Джеймс Бондын дуу болох Алтан нүддэг дуулаад л ерөөсөө алдар хөндийн оргилд гарсан. За яг энэ дууныхын талаар анжигаатороо сонсдог За харин Ike хожим өчтөчнөө хүүхнүүдтэй өргөжлүүлэн гэрлэж салж сарнж явсаран байгаад 2007 онд 76 наснда тун хэтрүүлснээс болж нас барсан. Тэгээд Тина оршуулганд нь бол оролцоогүй. Гэхдээ Ike-ийг бас хүргэнд өгөө гэж үзээд Тинагийн эгч нь бол оршуулганд нь оролцсон юм байлээ. Тэгээд харин Тина нилээд хожим би Ike-ийг уучлсан. Одоо уучлахаас ч өөр яах вэ гэдэг бидний дунд байсан тэр аянга цахилгаан шиг гал шиг харилцааг хинч үгүйсгэх боломжгүй штэ гэж хэлсэн байт юм байлээ. Тэгэд хожим харин Ирван Бах гэд герман залуутай танилцаад дурлалцсан байдаг. Тэгээ Европын дуу бичлэгийн студиэс уул нь бол тэр Düsseldorf-ийн онцны буудлын дээр Тинаг тосолгоор явуулсан юм байна. За энэ ирээдүйн нөхөр нь хоёр дахь нөхөр нь. За 16 насаар дүүн залуу энэ захирал залуу ерөөсөө залууд шууд Тинаг ингээл хараал ингээл дурлцсан. Онцны буудлын дээр тосгож очиод тэгэл ингээ 1986 оноос хойш 27 жил үргэсний эцэст 2013 онд Швейцарт дуйлантай хоримжсан. 27 жил үргэсэн гэ боддоо гэрлэхгүйгээр тэгээ 2003 онд Швейцарт маш дуйлантай хоримж байсан. Тэгээ рок-н-роллын хатан хаан маань цуцшгүй дайчин амьдарч байсан. Тэгээ урлагт 35 жил зүтгэсний эцэст 2021 онд зодог тайлаад тэгээд 2023 он буюу ерөөсөө 2хан жилийн өмнө 83 наснда ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэгээд Tina Turner-ийн хөл бол өстой гайхалтай гоё хөлтэй. Тэр тийм тэгээд тэр хөлөөж гэсэн албаар тэгж гаргадаг те. Яг урт хөл. Тийм.
Тэгээд эн чи зүгээр ингээд цогсоод идэв. Шовтон гүйчдэг. Тайз дээгүүр. Тийм. Яа 74-тэй өлүүд 73-тай байх үеийнх нь тайзныхын тоглолтыг нь үзсэн чи зүгээр савааж байгаа юм чи ёо аим. Яасан чи хэрч хүчтэй тий. Төрөлхийн юм байд юм шиг хомоо Харин тий. За. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 17-ны Пүрэв гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3-р студиэс хайрын түүхээрээ хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар хөдөлгөөн, Баяр Баясгалан, Волториан Эмавайл гээл за мөн Туркийн төрүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг болох Медиапол эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3